За ингээд Жанан хар мөрнийхэн аялгаагаар өнөөдрийнхэн одоо хичээлийн эхлэлийг мялаалаа. Морны төгсөөг сэлсэн хуурын толгойг хөгжим урлаачид янз бүрийн хэлбэр төгсөргөж өнгө удгийг нь тохируулан урладаг. Толгойн хэсэгт хуурын хоёр чих байрлана. Хуурын чих буюу чангалуураар чавхцыг чангалж суллан хөгжмийнхөө хөгийг тааруулдаг. Хуурын иш буюу ихвийн толгойн хэсгийг доод цагтаа холбож өгдөг. Хуурын хос чавхцыг нарийн бүдүүнгэх буюу эрэм, арга бэлэг хэмээн янз бүрээр нэрлсэн байдаг. Энэ бол дээд тах буюу маар. Дээд тахын чавхцыг ишнээс хөндөрүүлэн чиглүүлж өгөх үүрэгтэй байдаг. Доод тах буюу маар гэж ярьдаг. Энэ нь чавхцыг цагнаас хөндөрүүлэн авиа дуурсгалд чухал нөлөөг үзүүлдэг. Энэ бол дууны хайрцаг буюу цар бай. Чавхц ном хоёрын үрэлтээс авиа үсгтэн царны хөндөгөөр дамжин дуурсдаг. Татуурган цаган дээр байрлах бөгөөд чавхцсанд бэхлэгдэн түүнийг чангалж тогтоох үүрэгтэй. Ном бол чавхцс төгжмийн хувьд эгшиг дуу гаргах хамгийн чухал зэмсгийн нэг. Ингээд морин хуурийнхаа ерөнхий бүтцийг зургаар үзүүлье. Морин хууран одоо сурах гэж байгаа хүн бол морин хуурынхан энэ барих суудлыг бол зөв авна. Сандлын одоо 3 хувиасны 1% суудаг. Тэгээд чэйж сайхан тэнэгэр юм нуруу бол ихц суух ёстой. Хууран барихтаа зүүн хөлөөн ялмгүй урагш тавьж, баруун хөлөөн тэгш өнцөг үүсгэж, хуурынхаа хоёр өвдөгний дотор талд гадагш баг зэрэг налуулсхийн байрлуулна. За ингээд зөв байрласан учраас бол энэ хуугч нь ингээд сайхан тогтож байна тийм ээ. Энэ хооронд зүүн гар талд байгаа энэ хоорны чинь хэмжээ бол ингээд найс цаашхын хэмжээ бол өөр чинь биеинд их налуу биш, гэдэргэн биш. Бас энэ ингээд сайхан тогтох ёстой. Та бүхэн одоо энэ барилтыг бол толны өмнө зөв байгаагүй хоёрыг сараад бас өөрсдөө бас толтой ажиллахад бол бас их төхөмтэй байдаг. Одоо нумаа яаж барихыг үзүүлье. Нумыг ингэж хамаагүй атгахгүй. Нумны бариулыг атгахдаа дунд ядам чигжи хуруугаар хялгасыг дарж, эрхий 7 уур хуруугаар нумыг тогтоож барьдаг. Энэ зүүн гарын байрлал бол энэ нь бол ийм сайхан дугуйдуу. Тэгээд гар бол сул. Цэрэн бол маань одоо гараа яхан хавчигдсан байна. За ийм бол одоо хавчинг байж болохгүй юм сул. Ерөөс ийм сул чөлөөтэй байх хэрэгтэй юм байна. За энэ хурууны байрлал бол мөн ийм сул чөлөөтэй нэгэнт доор одоо байрлал сайн байгаа учраас бол энэ хуур ойчно гэж байхгүй учраас ийм дугуйдуу ийм хэлбэрээр бол барина. Баруун гар бол мөн ижил. За номны байрлал бол одоо дээш хэтэрхий ингэхгүй доош инкүүл чахарна. Энэ яг энэ дундуур одоо ийм байрлалаар бол таталт явагдана. Морин хуурыг эгшгэлүүлэхийн тулд зориултын давархай хэрэгэлдэг. Ингэхдээ нумын хялгасыг гадна талыг бүхэлдэн жигд давархайдна. Мөн нумыг хөрөөдөх хэсэгт буюу цагны дээд одоо ирмэгээс доод ирмэг хүртэлх зайд иймэрхүү байдлаар төрхөн. Манай аав надад ёстой хоор авчиглаад цэрэн балахаараа заалгаж байгаа. Хордож өгөн дөө. Хүмүүсээ морин хуураас сурцгаая. Бид анхныхаа хичээлээр морин хууран эгшгэлүүлэх арга ухаанд одоо суралцсан. Суудлаа хэрхэн суух, нумаан зөв барих, тэгш эгшгэлэнг яаж татах талаар бол бид одоо үзсэн. Ингээд одоо энэ үзсэн зүйлээ цэрэн балтайгаа хамт та бүгдтэйгээ хамт одоо дахин одоо нэг давтаж үзье. За цэрэн балаа хууран аваад зөв байрлалаар сууda. Хуурынхаа байрлал, суултынхаа байрлал нь бол зөв харагдаж байгааг та бүхэн үзэж байгаа бах. Та бүгдийг ч гэсэн бас зөв байрлалаар сууж байгаа гэж би бодож байна. За баруун гарын барил бол энэ хүүхдийн шиг иймэрхүү байдалтай байна.
За эрхий долоовор хуруугаар нумыг тогтоон барьж энэ 3 хуруугаар бол хялгасыг дардаг. За 100 гарын байрлалыг бол та бүхэн мэдэж байгаа. Сугуул болын сул чөлөөтэй байна. Хуруунуудын байрлал бол хагас дугуй атгсан хэлбэртэй байна. За хуурны ишин дээр хуруунууд дээш доошоо гүйхтэй бол сул чөлөөтэй түүрдэхгүй байх ёстой. За одоо бүгдээр нь хөгөөн тэгшилцгээе. Миний хуур бол одоо хөгтэй байгаа. Ингээд Цэрэн балын хууртай бол би одоо хуурынхаа өнгийг бол нийцүүлэх гэж байна. Ингээд та бүгд ч гэсэн хуурынхаа өнгийг бас Цэрэн бал батэрийг харж байгаа хуурынхаа өнгийг нийцүүлээрэ. За хэрвээ та бүхэн одоо хуурaan хөглөж амжаагүй бол миний хуурыг дагаад одоо хуурaan хөглөцгөнө үү. За би одоо нарийн чухалсаан дуургая. За та бүгдийн хуурны нарийн чухалс миний хуурны нарийн чухалстай одоо нийцсэн бол одоо хоёулангийн татаж хуурынхаа хөгийг тэгшилъя. За миний энэ хуурын хөгтэй та бүгдийн хуурын хөг одоо нийцэж дуурч байгаа бол хуурын хөг тэгшигсэн гэж одоо болно. За одоо тэгш таталтаа давтан татацгаая.